За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Гадаад дахь Монгол хэлний багш нарт зориулсан мэрэгжил арга зүйн цуврал сургалт 3 дасгалын төрлүүдээс сонгох нь 23 дугаар сэдвээр уран чимэг багш өнөөдрийн сургалтыг явуулнаа. За сайн байцгаана уу, бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Сайн танд өдрийн мэнд хүргье. Баярлалаа. Манай өгшөө. Сайн байцгаана уу, ажил төрлөн тавтаа юу, бүгдээрээ дор хүснээ сайн уу? Бүгдээрээ сайн байна уу? Та нар бүгдээрээ сайн уу? Бүгдэнд нь минь төргий. Бүгдээрээ сайн, шавнар сайн, та нарын шавнар сайн уу? Сайн байна уу багш. За зуны амралт гэж байд юм уу? Одоо яадаг юм бэ? Цаг үйлрэл нь яаж таардаг юм? Манай энд болохоор одоо яг 3 дугаар улирлын хичээл амрах гээд байж байна. Одоо хавар дөнгөж болоо дулаах гал. За. Бидэнтэй танах чинь зөвлөдөг тийм ээ. За бүгдээрээ амжилттай сайн ажиллаж байгаа гэдэгт найдаж байна. Тийм бас бидний өгч байгаа юм жаахан ч гэсэн тус тийм болж байгаа болов уу гэж найдаж байна. Тэгээ бидний ажил чинь бас нэг юмар нэг л хичээлээр үр дүн харагддаггүй ажил шүү дээ. Тийм учраас та бүхэн мөн хичээсээр байгаа гэж найдаж байна. За өнөөдрийн сэдв дасгалын төрлүүдээс сонгох нь. За энэ сэдвүүдээр миний тухайн үед энэ сэдвийг өгсөн шалтгаан бол гол нь юунда байна л гэж бодож байгаа. Хизээ ямар дасгалыг сонгох вэ? Ямар төрлийн хичээл дээр ямар зорилго тавиад тэрнийг хэрэгжүүлэхийн тулд ямар дасгалууд нь байвал дээр юм. Дээрээс нь хамгийн эцэст нь одоо за нэг тодорхой хилцүү заалаа гэх чинь тэрийгээ одоо эзэмшүүлж чадсан үгүй эсвэл суралцагч маань сурсан үгүйг одоо нэг болжондоо гэсэн нэг ийм үнэлгээ дүгнэлтийг багш ажиллаад өгнөхийн тулд ямар шууд дасгалын төрлүүдээр одоо дүгнж үнэлж болох юм бэ гэдэг талаас нь л илүү зөвлөгөө өгье гэж бодож байгаа. Зөвлөгөөч гэх юм уу өөрийнхөө одоо зааж байгаа арга барил дасгалыг хэрхэн боловсруулж ашиглаж байгаа талаас нь л та бүхэнтэй санал бодлоо солилцъя гэж бодож байна. За тэгээд мэдээж хэрэг бидний ашиглаж байгаа хийж байгаа дасгалууд, ажиллаулж байгаа дасгалууд бол тодорхой одоо зорилгоодыг маань дагаад арай өөр шатлалтай болж байгаа тийм ээ. Та нар мэдж байгаа шинэ хэлзүү таниулах гэж байгаа хичээл юм уу? Эсвэл баттгал хичээл юм уу? Давтлах хичээл үү? Нэг бол одоо яг эзэмшсэн, сурсан зүйлийг нь хэрэглээний талаас нь шалгах дасгал буюу одоо сорилго авах гээд байна уу? Эсвэл одоо яг амьд харилцаа үүсгээд харилцаанд орох буюу одоо тухайн суралцагчийн хэрэглээг хянах гээд байна уу гэдэг талаасаа болоод дасгалын маань төрлүүд бас арай өөр байж байгаа. Тэгээд та нар мэдж байгаа шинэ хэлзүү таниулах хичээл дээр бол бид нар ер нь л одоо тэр яг л нөгөө дарааллын дагуу ном сурахчдээр өгсөн тайлбарын дагуу хамгийн эхлээд өгсөн дасгалуудыг хийж л таардаг. Хийдэг бас. Гэхдээ ер нь ном сурахчдээр орсон дасгалуудыг ашиглахдаа бас заавал багш жишээлбэл харьяалахын хялгал дээр байд юм уу? Эсвэл холбох хэрэглүүр дээр байд юм уу? Одоо анхан шатанд ч бай, гүнзгий шатанд ч бай, дунд шатанд ч бай ном сурахчд өгсөн дасгалуудыг ажиллуулахдаа бас өөрөө заавал ингэж үзээд тэр одоо жишээлбэл 5 дасгал байлаа гэхэд өөрийн чинь ажил төрөлд яг зааж байгаа агуулгад өмнөх хичээлийн одоо төгсгөл гэдэг юм уу? Тэрний үргэлжлэл болгож оруулах гэж байгаа учраас чухам аль нь арай өхөө байна вэ гэдгийг заавал нэг ингэж хянаж үзэж өөрөө тэрэн дотроо тэрнтэйгээ сайн танилцж байх нь зүйтэй гэдгийг таниулъя. Ялангуяа шинэ хэлзүү таниулахаар одоо зааж байгаа хичээл дээр хэрэгжилж байгаа дасгал дээр нь илүү нэхур хандах нь зүйтэй гэж бодож байна. Энийг зөвлөх нь. Дээрээс нь баттгал хичээл, давтлаг хичээл дээр бол харин дараагийнх нь одоо үргэлжлэл болгоод бас алийг нь сонгох нь. Тэрнээс биш яг 15, 16, 17, 18 гэдэг дугаарлсан дасгалууд чинь яг энэ дараалалаараа явна гэсэн
үг бас биш байдаг. Жишээлбэл миний одоо хэл зүйн дасгалын номон дээр бол яг одоо хэвлэлтэнд орохын үед одоо тэр хэвлэлийн их бэлтгэсэн хүн эгчээ энэ дасгалыг чинь энд нь оруулчвал яг энэ хуудас ингээд энэ хүснэгт чинь хуудас дамнахгүйгээр ингээд болчих гээд байх юм тэр гээд ийм хүсэл тавиал бас тэрэн дээр бол 3-4 дасгал бас ингэж урд хойно орж исэн. Тэгээ манай багш нар бол тэрийг мэднэ. Тийм учраас асуудал гаргахгүйгээр эхлээд энийг нь хийгээд дараа нь ийшээ ордог. Тэгэхээр би та бүхний шинэ хэл зүй таниулах хичээл дээр бол одоо ажилуулах дасгалаа заавал төрүүлж одоо хянд шалгасан байх нь зүйтэй байдаг гэж хэлэхээр байна. Тэгээ шинэ хэл зүй таниулах дасгал бол ер нь бол одоо хамгийн одоо хялбархан үгийн сангийн хөвгд бол цөм шинэ үгтэй. За байлаа гэхэд одоо ялангуяа анхан шатанд бол байлахгүй байхыг хичээх хэрэгтэй. Байлаа гэхэд бол одоо 1-2-оос юм уу 3-4-өөс хэтрэхгүй тийм шинэ үг байвал илүү зохимжтой байдаг. Харин баттгал хичээл, давтлаг хичээл дээр бол арай тэрнийг ботход магадгүй ганц нэг шинэ хэл зүйч бас ороод ирж яхих байх газаргүй тийм дасгалууд. За тэгээд би энэ дасгал хичээлүүдийг та нар яг өөрсдөө зааж байгаа хүмүүс учраас за хичээлийн явц дөрөв ийм хичээлүүд байдаг. Одоо өнөөдөр би баттгал хичээлтэй эсвэл давтлаг хичээлтэй ч гэдэг юм уу тийм ээ. Эсвэл би сорилго авах гэж байна гэдэг ч юм уу ийм л юм бидэнд тохиолдож байдаг. Тэгэхээр энэ бүхэнд бол арай хүндрүүлсэн маягаар тийм ээ. Одоо яаж дасгалуудаа сонгож болох вэ гэдэг тал эсвэл өөрөө боловсруулж болно шүү дээ. Тэгэхээр бид нар одоо жишээлбэл том компаниудаас оюутны тэтгэл авах ингээд ярьж тун ордог шүү дээ. Энэ дэр ажиллагддаг гинэ. Тийм учраас нөгөө сүүлийн үед одоо Европын зарим улсуудад ажил горлогчдын анкет бүгэлдэгдэж шүү дээ. Тийм хүмүүсийн бичүүлгээ болсон. Тэгээд эрдэмтэд энэ гадаад хэлний мэдлэг чадварын төвшинг ерөнхийд нь бол 4 ангилж үзэж байгаа. Энэ дээр ангилсан байдаг тохиолдлууд байдаг. Энэ дээр болохоор 1-р төвшин нь болохоор төвшний суралцагч бол одоо үгээ байд юм үүсгээ, таних, ялгах, ангилах. Одоо жишээлбэл бид нар ямар дасгалууд хийлэгдэг лээ гэхээр нөгөө үйл үгийг нь одоо 5 үг жагсаач гэдэг үйл үгийг нь ол тийм ээ. Эсвэл одоо 4 хүнсийн нэртэй нэг одоо хувцсны нэрч байд юм уу. Ингэж нэг ангилж төрлөжүүлэх ийм чадвартай оюутнуудыг бол одоо 1-р төвшний оюутан гэж үзэж болдог байна. 2-р төвшөнд болохоор өмнөх одоо сурсан үг, хэл зүй тэр юмнуудаа сэргээн давтаад сэргээх тийм ээ. Тэр алгоритмын төвшний суралцагч гэж үзэж байгаа. 3-р төвшөнд бол стандарт бус байдалд үйлдэл хийж дүгнэлт гаргах буюу Эврест төвшний суралцагч гэж. За энэ тохиолдолд стандарт бус гэж байгаа учраас одоо ямар ч тохиолдолд нөгөө сурсан мэдсэн зүйлээ ашиглах тийм үйлдэлийг хийж одоо өөрийнхөө одоо үзэл бодол одоо санаа зорилгоо сурсан зүйлээрээ дамжуулаад илэрхийлэх чадвар дээр хамгийн сүүлийн төвшөнд нь болохоор шинэ нөхцөлд үйлдэл хийж дүгнэлт гаргах бүтээлч төвшингийн энэ чадвар нь яг одоо сурсан мэдснээрээ одоо маш идэвхтэйгээр амьдралд оролцож одоо сургалтанд даш оролцдог юм уу, хийж байгаа ажил төрөлдөж байд юм уу, байнгын нөгөөхөө ашиглах төвшний суралцагч гэж үздэг юм. Тэгэхээр бидний одоо нөгөө дасгал боловсруулах гэж байгаа, дасгал одоо авч ашиглах гэж байгаа тохиолдлууд бол одоо энэ 4 төвшнийх нь аль одоо төвшөнд байгаа суралцагч үлээ гэдгээс хамаарат одоо хөнгөнөөсөө хүнд рүү бас явж аж болох юм явнаа. Тэгэхээр энд одоо хит одоо гүнзгий дахсан төвшний оюутанд мэдээж хэрэг суралцагчид дөнгөж 1-р төвшний дасгал хийлгэж болох юм. Эсвэл 1-р төвшөнд байгаа суралцагчид одоо тийм хүндэрсэн агсан төвшний дасгалыг одоо ажилуулаад зогсож болохгүй. Тэгэхээр одоо багшилж байгаа хүний хувьд бол ямар ч байсан өөрийнхөө суралцагчийн одоо хэлнийх нь тэр гадаад хэл гэж зааж байгаа байна уу? Эсвэл өв хэл гэдгээр нь эзэмшүүлж байна уу? Тийм ээ. Одоо энд аль нь ч байлаа гэсэн бид нэр зүгээр монгол хүүхдтэй зааж байгаа ч гэсэн бид нэр одоо манай монгол хэлний улсын сургуульд ажиллаж байгаа Монголд ажиллаж байгаа багш нар ч гэсэн одоо суралцагчийнхаа ямар төвшөнд үлээдээ миний суралцагчид ялангуяа бага ангид нь мэдэрч байгаа тохиолдолд энэ
дасгалуудаа сонгох, дасгалаа боловсруулах тал дээр алдаа арай бага гарах юм аа гэсэн үүднээс хэлж байна. Тэгээд зөвлөж байна. За тэгээд би нэг юм хэлэх гэж байна. Багш нар маань сайн сонсороо. Миний бодоход ер нь ингээд ажиллаж хат муу дасгал, муу сурах хүчиг гэж ер нь бараг л байхгүй гэж үздэг. Харин бид нар нөгөө дасгалыгаа өөрөө төрүүлж одоо ингэж үг бүрчлэн уншаагүй, өөрөө танилцаагүй. За энд чинь ер нь ямар хэл зүй орсон байна. Энэ дасгалыг боловсруулахдаа чухам ямар зорилго агуулсан байх нь уг нь бол ингээд танилцаад ирвэл энэ дээр чинь ийм байна шүү гэд бид нар бас гадарлаа шүү дээ. Тэгэхээр юу гэж хэлэх гэж байна вэ? Нэгдүгээр бид нар дасгалтайгаа өөрөө төрүүлж одоо хэрэглэхээс өмнө танилцаа. Бараг ийм тохиолдол бол ер нь дугаар дагуулад л хичээлдээ хэрэгжилж байгаа тохиолдлууд их харагддаг. Мөн тухайн дасгалаа бүрэн гүйцэтгэдэггүй нэг тохиолдол. Хаг суусгах нь юм, дутууд мөхөх нь эсвэл гүйлгэсгээд хийгээд өнгөрчих тийм тохиолдлууд байх шиг ажиглагддаг. Тийм учраас та нар минь нэг дасгалыг бол ер нь эхний удаад ашиглачаад энийг бүрэмсэн хай гэсэн үг биш. Магадгүй 2 сарын дараа тухайн дасгалыг дахиад чиглээд хэрэглэх тохиолдол бас гарч аж болох юм л да. Тэгээд энэ талаас нь ярих нь. За саянх дээр нөгөө сэргээн давтан сэргээх би нөгөө бүр 1-р төвшний тал дээр бол энэ дасгалын тухай дээр ер нь ярихгүй. Яагаад гэвэл биднэрт бол энэ бол ер нь элбэг байдаг, хичээл болгон дээр хэрэглэгддэг, сэдв болгон дээр гардаг, хэлзүүн дүрэн болготой холбоотой дасгалууд аяндаа байж идэг. За сэргээн санах давтан сэргээх энэ дасгалууд дээр бол сэргээн сануулах зорилготой учраас заавал одоо Америкт ямар үнэтэй вэ гэж асуух хэрэг байна уу? Тэрний оронд энэ ямааны зураг байж байвал энийг хараад нөгөө хүн маань таниад тэгээд одоо ямаа гэдэг үгээс санд юм уу тийм ээ? Та нарын хувьд бол одоо өөрсдийнхөө байгаа орны тухай буюу эсвэл одоо нөгөө таны суралцагч ямар төвшин хэдэн настай байна? Тэр насных нь онцлог тааруулаад жишээлбэл 5 настай хүүхдэд сурч явал заавал ямаа тийм ээ өхөр адуу гэх шаардлагагүй шүү дээ. Тэр хүүхдүүдийн сонирхол юу байна? Тэдний яг өнөөдөр хэрэгжилж байгаа юм нь юу байна? Тэрнийхэн зургийг тавьдаг ч юм уу? Тийм маягаар одоо тэрийгэ таниад тэгээд тэрнийг нэрлдэг үгийг нь олж хэлээд тэгээд дасгалаагаа одоо ажилуулах нэг хэлбэр байж болох юм. Энэ 2-р төвшөнд буюу одоо нөгөө давтан сэргээж байгаа дасгалын тухайд дасгалуудыг ер нь энэ би та нарт сая хэлсэн би арай жаахан ингээд хөндрүүлсэн маяг руу тухай үеийнх нь нэг жаахан хөндрүүлээд одоо ажиллаа одоо за энэ ер нь гидо болж явах ёстой шүү. Ер нь нэг ажиглчхий, дүгнчхий хэрвээ одоо алдаа дутагдал байвал дутуу ойлгосон байвал дахиад нэг одоо сэргээх үгүй юу? Сэргээхдээ дараачихаа хичээл дотор багтаагаа сэргээх юм уу? Эсвэл дангаар нь дахиад тэр агуулгаа зэл зүгөө заах юм уу гэдгээ багш шийдэхэд энэ бидний ашиглаж байгаа дасгалууд ер нь тусд юм болно гэж бодож байгаа. Тэгээд одоо энэ эхний нүүр нь болохоор одоо яг л тэр давтан сэргээж байгаа хүний төвшөнд одоо 2-р төвшөнд дараагийнх нь нүүр болохоор агшин төвшний оюутанд энэ ер нь тест боловсруулахад ч тэр сорилго боловсруулахад ч тэр нэг хэдэн дасгалын хэлбэрүүдийг төрлүүдийг илүү хүндэрсэн тооцдог л доо. Тооцдсон байлаа зүгээр олон улсууд энэ хэлний төвшин тогтоох тестүүдийг боловсруулах барихад тэр онлайн юмнуудыг уншиж яхад бас тэр боловсруулсан арга барилтай танилцж яхад бол тийм байд юм байлаа. Тэгээд энд нь болохоор яаж нөхөр та нарын одоо маш сайн мэддэг одоо сурах хүчгүүд дээр өргөн байдаг. Та нар ямар нэгэн гадаад хэл сурсан байгаа тэр хэлнүүдийг чинь сурахад бас нэг жоохон агшин төвшний тийм хүндэрсэн төрлүүдийн л илүү зөв боловсруулад зөв ашиглачвал их зохимжтой ийм дасгалууд болж таарч байгаа. Жишээ нь бол одоо энэ үгнүүдээ сэргээн санаад үгнүүдээ нэрлээд ингээд ярилцчихж байгаа бол дараачих төр нь яаж яах вэ гэхээр энэ одоо өгүүлбэрийн үргэлжлэлийг олох нь биш үү? Энэ бол одоо нэлээд одоо хүндөвтөр дасгалын төрөлд ордог. Бүх өгүүлбэрөө уншина, утгаа ойлгоно,
Тэгчгээд дараа нь эндээс нөгөө өгүүлбэрийнхээ төгсгөл хэсгийг олжож тухайн суралцагч өгүүлбэрээ гүйцэх. Энэ дасгал бол ер нь хөнгөнд нь ордгоо дасгалууд. Дасгалуудыг ер нь хөнгөн хүндөвтөр гэдэг ингээд ялгахтаа бол цээж бичиг бол хамгийн амархан дасгалд ороод байх шиг байна. Уншиж явах тэгжсэн. Тэр нь болохоор багш өөрөө нөгөө тодорхой сайхан тохирсон сэдв сонгоод тэрнийг хэлж бичүүлээл тэгээд нөгөө авсан цээж бичгээ хийлгэж авсан цээж бичгээ шалгаад энэ суралцагч энэ дээр бол алдаж байна. Энийг одоо засах хэрэгтэй байна. Энийг дээр нь дахин ажлыг их мэт дүгнэлт гаргахад илүү хялбар байдаг гэдэг. Хүндэрч байгаа дасгалуудын тухайд бол заавал нөгөө суралцагчаар идэвхтэй үйл ажиллагаа хийлэгдэг, бодуулдаг, сэтгүүлдэг тийм ээ. Тархин заавал нэг ажилуулдаг ийм байдалтай гарч байгаа дасгалууд нь болохоор арай хүндэрсэнд нь орж байгаа. За сая хоёрыг одоо ингээд та нар ажиглаа. Нэг нь 2 дугаар төвшнийх байсан бол нөгөөх нь 3 4-ийн алиндж болж болохоор тийм ээ. Яагаад гэвэл энэ дээр нөгөө хэрв би багш байсан бол гэж байж болох юм чинь дээрээс нь байсансан бол энэ ямар ялгаа байна вэ? Тийм ээ. Бат өглөө эрт гарсан бол явган ирэх байлаа. Гэтэл бат өглөө эрт гарсансан бол явган ирэх байлаа. Энэ хоёрын ялгаа юу юм бэ гэдэг дээр бол энэ бол нэлээд хүндэрчээж тэр хүн энэ одоо сан гэдгийг нэмж хэлээд өөрийнхөө одоо ямар хуу мэдрэмжтэй, ямар хуу сэтгэлдэлтэй байгаа гэдгээ ийм нарийн одоо гаргаж хэлж чадчихна уу юу гэдгийг харахад бол шалгахад бол энэ дасгал нэлээд агсан төвшин байж одоо миний ойлгож байгаагаар бол энэ хүн бол одоо нэг 7-800 цагийн хичээл сурчсан 2 дахь жил рүүгээ орж байгаа манай хөтөлбөрөөр бол нэг энэ орчмын хүн нэг иймэрхүү байдлаар сурсан, энэ хэл зүг сурсан байгаа. Гэхдээ яг амьдрал дээр яг тийм хэрэглээ болгож бас зарим нь чадаагүй байдаг, зарим нь чадсан байдаг. Гэхдээ ховор хэрэгэлдэг. Яг тэр санаагаа арай өөрөөр илэрхийлэх гээд ингээд байдаг тал байдаг. Тэгэхээр бидний одоо боловсруулах гэж байгаа дасгалын төрлүүдээр дээр бол иймэрхүү төрлүүд одоо саяын тэр нөгөө дахин сэргээх гэдэг дээр бол байж болохоор энэ дээр бол болцохыг сэргээч чинь тийм ээ бол гэдэг. Тэгэхээр дээрэс нь нэмээд бас нэмэлт утгуудыг одоо илэрхийлсэн ийм дасгалуудыг боловсруулж болох нэ. Тэгээд би өмнө хэлсэн нөгөө муу дасгал, муу сурах хүчиг, муу гарын авлага гэж байхгүй гэж хэлсний шалтгаан нь бол тухайн одоо тэрэг хийсэн, зохиосон, бичсэн хүн бол ямар нэгэн байдлаар тэр бүр хэрэгцээтэй байгаад нэгдүгээр хийсэн. Хоёрдугаарт ном болгоо гаргаж байгаагийн шалтгаан нь яг надад тохиолдсон энэ зүйлүүд бусад хүмүүст арай хялбар болоосоо гэсэн үүднээс л ном сурах хүчиг болгодог байх гэж боддог. За тэгээд сая одоо энэ өмнөх өгүүлбэрүүд яг ингээд бүх юм адилхан ямар үнэтэй вэ, ямар үнэтэй вэ, ямар үнэтэй вэ. Бас тэгсэнсэн бол ингэсэнсэн бол гэж байгаа энэ одоо заах аргын нэг нэр нь бол та нар мэдж байгаа дрилинг гэдэг арга байгаа. Энэ болохоор яагаад одоо энэ эх орны дайны үед болохоор яажсэн гэхээр нөгөө цэргүүд, цэргийн албан хаагчид нарыг маш хурдан одоо нөгөө хэл сургахын тулд энэ аргуудыг их ашиглаж байсан байгаа юм л да энэ аргыг. Тэгээд энэ аргын санаа нь болохоор нөгөө өгүүлбэрийн бүтцийг ингээд өгчгöd үгийн солиол нэг одоо юм одоо чи ямар үнэтэй вэ гэсэн бүтцийг өгөөл тэгэл зөвхөн одоо нөгөө нэр үгээ солиол ном ямар үнэтэй вэ, дэвтэр ямар үнэтэй вэ, жишээлбэл энэ Америкт тийм ээ ямар үнэтэй вэ, Монголд морь ямар үнэтэй, Улаанбаатарт тэгэл яг энэ одоо нөхцлүүдийг л яг тэр нэр үгэн дээрээ залгаад өгөхөөр таны эн чинь одоо ингээд өгүүлбэрийн бүтцийн хувьд бол яг зөв болно гэдгийг одоо ингээд тархинд нь одоо ингээд хүний чинь харааны ойгоороо тархинд нь энэ өгүүлбэрийн бүтэц тогтно. Тэгээд цаг хэмнэх маш богино хугацаанд цэргүүдийг одоо хэлний чадвартай болгохын тулд ашиглаж байсан арга байгаа л да. Тэгээд зарим англи хэлний сурах хүчгүй яг дрилинг гэдгээр тэр арга дээр яг ном сурах хүчийг хийчихсэн дасгалын ном хийчихсэн байдаг. Тэр дасгалын ном шигээр одоо бас зарим үед дасгалуудыг боловсруулад одоо сургалтанд хэрэглэх нь
ер нь тэгээд нэг тийм өдөр бүр хэрэглэхгүй бол энд бол хүнийг залхаахаар юм биш. Миний хувьд энийг ямар үед хэрэгжилж яах нэхэр ер нь нэг жаахан ээдрээтэй оюутанд тийм ээ өөртөө итгэл муутайхан шиг тийм суралцагч нарт нөгөө итгэлтэй болох гээд бас энэ хэл чинь бас тийм хэцүү хүнд юм биш юм гэдгийг ингэж арай хялбар гэдгийг харуулахын тулд энэ дриллийн аргыг ер нь бас баггүй хэрэгжилж байгаа. За тэгээд сая одоо ингээд өгсөн энэ 1-3 дасгалын тухайд одоо ялангуяа энэ үн асуучлаа тийм ээ. Одоо ямар үнэтэй вэ гэж байгаа энэ хийлгээд байгаа дасгалын маань зорилго юу байсан бэ? Тэгээд энэ дээрээс одоо нэмээд хэлэхэд багш нар маань өөрийнхөө хийж байгаа юмыг бага гэж ерөөсөө бодож болохгүй. Ингэсгээд өнгөрүүлчих болно. Би ийм жижиг жаахан одоо жишээлбэл ганцхан энэ дасгалыг ажилуулах юм чи ямар юм байд юм бэ? Ингэсгээд өнгөрчихнө гэж ерөөсөө ойлгож болохгүй. Яг ингээд гарч байгаа энэ нэг үн асуугаал гарч байгаа дасгал гэхтэл бид нар яасан байна вэ? Тооны нэрийг ашиглаж чадж гэнэгүй юу? Тийм ээ. Нэр үгийн өмнө ороод тоо ширхгийг заахад нөгөө суралцагч маань жишээлбэл 1500 төгрөг гэх 1500 төгрөгүүд гэж хэлж гэнэгүй юу? Тэр нөгөө англи хэлтэнгүүд ялангуяа дараа нөгөө нэр үгэн дээр наваачаад олон тоо хэрэглэх гэдэг шүү дээ. Тэгэхээр манай монгол хэлний онцлог бол тийм байхгүй. Тэгэхээр тэрнийг маань нөгөө суралцагч маань ойлгож авчихгүй. Бид нар харж байгаа та нар санаж байгаа тоогоо заалаа тэгэл хамгийн түрүүний асуулт ямар үнэтэй вэ? Бас хэдэн настай вэ? Тэгчгээл дараа нь тэрийг чинь дадлаг болгохдоо бид нар яадаг вүлээ? Бүх л одоо нэр үгийн өмнө орж байгаа байдлаар тэгээ үндс үүсгээ зөв хэлж гэнэ үгүй гэдэг алав шалгадаг. Тэгэхээр яасан бэ? Тооны нэрээ сэргээжлээ. Тоо ширхгийг зааж байгаа үед ард нь олон тоотой хэлж гэнэ. Эсвэл нэр үгийн өмнө орохт нь энэ үндсээр нь хэлж чадж гэнэгүй юу? За мөн дээрэс нь олон тоо үл хэрэглэх тохиолдлыг энэ хүн сурсан байна уугүй юу ч гэдэг юм уу тийм ээ. За ингээд зөвхөн тооны нэртэй гэхтэл бид нар 3 юмыг хянчихж болж байна. За дээрэс нь өхөршгийн тялгалын нөхцлүүдийг зөв ашиглаж байна. Орны нэр заасан үгэн дээр яаж юм тийм ээ. Жишээл хөдөө гадаа гэдэг хоёр дээр бид нэр дээ залгадаг вэ? Өхөршгийн дээтэй хэрэглэх шаардлагагүй гэдэг. Тэр нь маань тогтож үнэхээр хэрэглээ болж чадсан байна уугүй юу? За үгийн сангийн хувьд яаж вэ? Нэр үг байж л байна. Үйл үг орсон л байна. Асуух төлөөний үг нь байж байна. Асуух сул үг нь байж байна. Тэгэхээр ийм дасгалыг бол ерөөсөө энэ ямар юм байд юм бэ? Ийм бяцхан юм чинь ганцхан дасгал юм чинь гэж ерөөсөө бол ярьж болох. Яг нэг ийм дасгал 40 минутын хичээл байж болно. Магадгүй энээс болоод дээрэс нь нэмэлт ярианы хичээлтэйгээр энэ бол нэг пар хичээл буюу 80 минутын хичээлч болох тохиолдол байж. За дахиад нөгөө саяын зөвхөн тэр өгүүлбэрүүд чи яасан гэхээр өгүүлбэрийн гишүүдийн байрлалыг бас харж шээ. Яг миний суралцагч үнэхээр одоо асуултанд хариулахдаа өгүүлбэртгүүнээрээ эхлээд дараа нь орон заасан газраа хэлээд тооны нэрээ хэлээд ард нь нэрээ хэлээд ингэж гэнэ үгүй юу гэдэг чинь өгүүлбэрийн гишүүдийн байрлал бас тэр суралцагчид эзэмшиж чадчихгүй. Ялангуяа төрөл бус хэлтэнгүүд яаж гэнэ? Төрөл хэлтэнгүүд бол бас арай дээр байж магадгүй. За тэгээд эцэст нь өгүүлбэрээ том үсгээр эхэлж хэрвээ бичүүлж үзэж байгаа бол тийм ээ. Цэг тэмдгээ хэрэгжилж хэрэглээгүй байна уу гэд. Тэгэд нэг л ийм дасгал гэхэд бид нар ийм олон зүйлүүдийг бас ингээд хянаад үйл өгдөр цагтаа хэрэгжилж байвал цагаа хянаж болно тийм ээ. Ийм олон юм хийж байгаа гэдэгтээ бол багш бас итгэлтэй байж хийж байгаа зүйлдээ бас ач холбогдол өгөөд сэтгэл зараад аль болох одоо бүрэн гүйцэд хэрэглээд тухайн дасгалыг ажиллаад дуусгахыг хичээж байгаарай гэж хэлэх байна. За мөн асуух сул үгэн дээр за бид нар би ингээд нэг хэдэн сэдв аваад за энэ дээр хамгийн сүүлд яаж баттгаж болох вэ? Яаж хянаж болох вэ? Арай жаахан хүндрэлсэн байдлаар ямар дасгалыг хийгээд төрөл сонгоод авбал арай зохимжтой байна вэ гэдэг талаас нь та нарт хэлж байгаа. За өмнөх дасгалууд дээр бол ерөөсөө л асуух сул үгийг өгүүлбэрийн төгсгөлд хэрэглэсэн үү хэрэглэсэн. Энэ дасгал дээр бол ерөөс зөвхөн нөгөө юу гэдэг л модал verb чинь даймж үйл үгтэй бас үйл үгийн цагууттай. Тэгэхээр зарим оюутнуудын хувьд бол ингээд гайхаад
Өмнө дандаа нэр үгтэй байгаад байсан. Одоо яхаар зөвхөн үйл үг. Ингээд ирсний дараа л үнэхээр одоо хос өвшгөр төгссөн байвал яах юм? Инээр төгссөн байвал яах юм? Өнгөрсөн цаг одоо энгийн одоо цаг одоо үргэлжлэх цаг бүх цагууд дээр энэ үйл үгийн асуух сул өгнүүдээ зөв хэрэгжилж гэнэ үгүй юу гэдэг. Өмнө бол бид нэр үгтэй энэ юу вэ тэр юу вэ гэдэг дээр их хэрэглээл та багш уу тэгэл хаалттай асуултнуудаар хэрэглээл ингэдэг. Гэтэ ингээд нэг гаргаад авбал за энэ хүн чинь бас яг цагуудын дараа бас зөв хэрэгжилж болох боломжтой болсон байна гэвэл одоо дараагийнхаа сэдв рүү орж болох нь шүү дээ. А бидний хөвчлэн нэр үгтэй л энийг хэрэглээд байдаг. Тэгэхээр би та нарыг юу гэж хэлмээр үйл үг дээр бас үйл үгийн цагууд дээр бас хэрэглээд үзээрэй. Иймэрхүү дасгалыг боловсруулад гэж хэлэх байна. За дараагийнх дээр нь болохоор за нөгөө цагаа шалгаж байгаа хүн маань хаалттай нээлттэй асуултуудыг заавал бичүүлээд үзэх хэрэгтэй. Бичүүлээд үзэхээр л яг одоо зөв хэрэгжилж гэнэ үү, буруу хэрэгжилж гэнэ үү гэдэг нь харагдана. За би та нарт бүх юмыг би энийг хуулаад компьютер дээр шивж болно л доо. Зүгээр ийм юмнууд бол ер нь байж байгаа. Ийм юмнуудыг одоо зохистой газар нь өөрийнхөө ажлыг одоо хөнгөвчлөөд одоо бэлэн материалуудыг сайн ашиглаж явах хэрэгтэй. Тэгээд 7 хоногт нэг одоо чанартай дасгал боловсруулад аваад явах юм бол одоо жилд бид нар чинь одоо нэг 47 хоног хичээл хийлээ гэж боддог ч юм уу тийм ээ. Тэгж бодох чинь бид нар 40 ширхэг сайхан одоо улс суурьтай бэлдсэн олон жилийн настай ийм дасгалыг хийгээд бэлдээд авчихна. Тэгээ хамгийн сайн дасгал юу байдгүй гэхээр боловсрсан дасгал юу байдгүй гэхээр таны боловсруулсан тухайн суралцагчид тааруулсан тэр дасгал одоо гарт чинь орчихсон хамгийн сайн дасгал тэр байх болно. За тэгээд заавал бичүүлээрэй гэж хэлдгийн учир нь юу вэ гэхээр ингэжээж одоо бид нар сая за энэ үнэхээр болсон байна гэдэг дээр тохирно. Тэгээд зарим үед бид нар энэ тийм үгүй гэсэн үг байхгүй байхад суралцагч хаалттай асуулт асуугаад байдаг. Тэгэхээр нь асууна. Наандлахын чинь урдтал тийм гэж байна уу? Үгүй гэж байна уу? Байхгүй. Хэрвээ тийм үгүй гэж байхгүй бол та яаж хаалттай асуулт бичнэ гэж мэдсэн бэ гэдгээ бас тавиад ярилцаж болно шүү дээ. Тэгээд нөгөө хүмүүс засаа залруулбал хэлбэл магадгүй нэг өгүүлбэр дээр хоёр өгүүлбэрч бас асуух өгүүлбэрч бас зохиологч бас болох талтай юм. За нэг ингээд жишээлбэл асуух сул үгийн тухайд л гэхэд сэргэн санах, давтах тэр давтлага маань нэг иймэрхүү байгаад бол одоо арай хүндэрсэн тухайн суралцагчийг одоо бодтой идэвхтэй үйлдэл хийлгсэн ийм болох юм хэрвээ зөвхөн одоо тухайн суралцагч нэг баттгах өгүүлбэр юм уу эсвэл хүүрнэх өгүүлбэр хэлээл ах юм бол юу гэхэнд одоо харилцаанд орохгүй болохоор тухайн хичээл ерөнхийдөө ингээд зогсчихж байгаа юм шиг дуусгаж байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлээд иж магадгүй. Тийм учраас харилцаанд орно гэдэг нь хин одоо нөхцөл бүрдүүлээд асуултанд хариулаад ийм амьд харилцаанд байж тухайн хичээл илүү утга төгөлдөр амьд болох учраас энэ асуух сул үг хэрэглэх, асуух төлөөний үг хэрэглэх энэ дасгалуудыг бүр сайхан нухацтай яарахгүйгээр сайн хийж авбал дараагийн хичээлд үр дүнтэй байдаг. Бид нэр тийм учраас энэ хэсгээр бол ер нь нэлээд их анхаарал өгдөг. Өөрсөнд нь хэлдэг. Та асуугаад сурчвал нэг төвшин ахин шүү гэдгийг бүр заавал хэлдэг. Анхан шатны байсан бол та анхан шатны одоо дээд түвшинд орно. Хэрвээ анхан шатны дээд түвшинд байсан бол та дунд түвшний доод түвшин рүү орчихно. Тийм учраас та асуугаад сурчих гэдгийг одоо ихээхэн зөвлөдөг бидний үед. За дараачих нь за нөгөө хэдэн баймж үйл үгнээс би зөвхөн чадна гэдэгтэй холбоотой нэг хоёр дасгалыг та нарт харуулахаар номноос авсан. Энэ болохоор за чадан чадахгүйг бид нэр шинэ хичээл дээр шинэ хэлцүү танилцуулах хичээл дээр бол за ийм баймж үйл үг байна. Одоо англи хэлтэй оюутнууд нь бол за энэ бол чадвар асууж байгаа хэрэг шүү. Тэрнээс зөвшөөрөл авсан хэрэг биш. Танаа хэлэнд чинь одоо ингээд
зөвшөөрөл авахдаа бас л тань гэдээ асуучих нь бидний хувьд бол ингэж болдгоо гэл одоо соёл одоо сэтгэлгээнийхээ ялгааг сайхан хэлж өгөөл одоо өмнөх үйл өгөө жээчээгээр захирддаг шүү гэдгийг хэлчихэн тийм ээ хэлчихсэн байгаа шинэ хичээлдээрээ заач гисэн дахиад магадгүй баттгах дасгалууд хийчихсэн ч байж болно. За мөн энэ одоо 4 төрлийн ч байт юм уу 6 төрлийн ч юм уу ийм бэлэн энэ нөгөө өгнүүдийг өгсөн байна шүү дээ. Энэ дотроос одоо нэг үгийг сонгохгүй юу хамгийн зөв хариултыг сонгох энэ дасгал бол бас одоо хүндэрсэн дасгалын төрөлдөө ордог. За тэгэхээр энэ дасгалыг бол ер нь баймж үйл үгэн дээр ер нь хэрэглэхгүйгээр явахаар суралцагч яах юм гэхээр одоо ажиллах чадна гэж хэлэхэд бол ер нь сийхгүй. Тэгэхээр энэ дээр бол заавал одоо ингэж одоо жишээл ажилламаар ажиллах гэд ингээд харж байгаа оюутан байж ажил Ж-гээ сонгоод ингээд бас л нөгөө дриллийн аргатай адилхан зөвхөн Ж-тэнүүдийг л би сонгох юм байна гэж ингээд дараачийн удаад нь зүгээр хэлбэржээгүй үгийн үндсүүдийг өгсөн байна. Одоо энэ дээр нь яах юм? Бас л энэ бол тухайн суралцагч бодох л хэрэгтэй. Одоо чадсангүйг нь хэлж ивэл Ч бичих үү, Ж бичих үү, өг гэдэг дээр би Ж бичих үү, Ч бичих үү, сонс дээр одоо яах вүлээ гэж ингээд бодох хэрэг гарна шүү дээ. Тэгэхээр ингэж бүтээлч үйл ажиллагаа хийлгэхээр ийм дасгалууд бол хүндөвтөр дасгал, хүнд дасгалууд нь ордог учраас одоо эцэслэн буюу одоо баттгах, давтах гэчээл магадгүй сорилго байж болно. А сорилгыг бол ер нь ойрхон авах нь жишээлбэл нэг хилцэн үзэл сорилго авна гэдэг бол бас жаахан хүндрэлтэй тийм ээ. А тэрнээс биш нэг 3-аас 4. За хэрвээ жишээлбэл чиглэлийн тялгалтай адилхан тийм тайлбархан хүн ойлгочтой ийм хилцүү бол нэг 5 хилцүү ч юм уу одоо багтаагаад агуулсан ийм сорилгоодыг одоо өөрийнхөө зааж байгаа хичээл зориулаад боловсруулаад ашиглаж болох юм. А зарим эрдэмтэд бол ер нь тэр сорилго гэдэг хичээлийг чинь сорилгыг одоо хичээл дээр ашиглахыг хичээлийн цагаас багасгадаг одоо шинэ юм одоо мэдлэг олгох цагийг хомсолдог энтергээ шүүмжилсэн ч байдаг. А гэхдээ ер нь бол огт байхгүй байх нь тийм сайн биш гэж үздэг эрдэмтэд бас биш дээ. А тэгэхээр тунгийн тааруулах хэрэгтэй. Тунгийн тааруулснараа харин ч магадгүй та өнөөдөр энэ зааж байгаа хичээлээрээ магадгүй ирээдүйд TOEFL-ийн шалгалт өгөх, IELTS-ийн шалгалт өгөх энэ одоо алхам төхүүлээд фан суралцагч нарыг бэлтгэж байгаа нэг бас арга зам гэдэгтээ өөртөө бас итгэх хэрэгтэй. Энэ дээр бол ажлаас урьдчилсан хүн бол баг энэ бүтцийг хараад за ийм байвал аль нэгийг сонгодог шүүгээд магадгүй заавраа маш илүү богино хугацаанд хийгээд ингээд гарах боломжтой. IELTS TOEFL-ийн шалгалтын дээр суралцагч нар одоо хүссэн оноогоо авч чадахгүй байгаагийн нэг шалтгаан нь юу вэ гэвэл юундаа байгаа шүү дээ. Нэг цагтаа амжихгүй. Тэнд ч одоо нэг даалгаврыг биелүүлэхэд 0.7-оос 1 одоо минутын хугацаа ногч байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол нэг дунджаар. Тэгэхээр тэр хугацаанд дотор нэг даалгавар ажиллуулах чинь яг өнөөдрийн бидний энэ зааж байгаа хичээлийн энэ одоо арга барил дасгал боловсруулсан дасгалын одоо хэлбэр маяг бас тэдэнд бас тус дэмтэй учраас энийг бол сайн анхаарч явах хэрэгтэй. Энэ мөн адилхан хүндөвтөр тийм хүнд ордог дасгалын төрөл байгаа. За тэгээд энэ одоо бэлэн хургаад өгчсөн байснаа дараачихдэр нүр байхгүй болгоод өгчөж байгаа. Тэгэхээр одоо энэ эхнийх нь одоо 2 дугаар төвшний төгсгөл юм уу 3 дугаар төвшөнд өгчээсэн бол дараачих нь одоо бүр агсан төвшөнд нь энэ дасгалыг хийлгэж болж штэ. За тэгээд за дараачих нэг юм дээр одоо энэ бол үнэхээр агсан төвшний оюутантай одоо амьд харилцаа үүсгээд одоо нэлээд нухацтай ярил таны бодлоор таны ойлгож байгаагаар таны сонссноор гэл одоо урт талд нь хүртэл одоо юм холбох үг тийм нөхцөл байдлуудыг үүсгэж байгаа төхөөлөх асуултуудыг тавьж байгаад одоо энэ муур гэдэг энэ тийм ялгалын нөхцлүүд дээр бүгднгээр нь энэ хүн гэдэг үгийг л хөргсөн. Нөгөөх дээр нь амтан гэдэг үгийг хөргөжсөн.
За тэгээд одоо энэ дээрээс яах вэ гэхээр нөгөө суралцагч маань сонгон штт. Одоо жишээл могоо хүний мах иддэггүй ч гэдэг юм уу, идэж чадна ч гэх юм уу, тийм ээ. Нохоо хүнд нөхөр болж чадна ч гэдэг юм уу, тийм ээ. Тэгэхээр энэ ард нь сонгож байгаа үйл өгнүүдээ тийн ялгалаас хамаараад сонгож чинь үгүй юу. Энд ганцхан байгаа энэ харьяалахын ялгалтай үгийн дараас нэр үг оруулаад ирж гэнэ үгүй юу, тийм ээ. Иймэрхүү байдлаар хийж байгаа дасгалууд бол оюутны суралцагчийг бол нэлээд бодуулна. Зүгээр муур хүний гэж чадна гэж болохгүй шүү дээ. Тэгээд ямар нэгэн байдлаар тэрийг бодно тухайн хүн чинь тархин ажиллана, ингэжээж бүтээлчүүл ажиллагаа бол энийг одоо багш өөрөө цаасан дээр боловсруулчлаа гэх чинь заавал цаасаараа хийх албагүй шүү дээ. Зөвхөн тэр хүний гэсэн энэ багны үгнүүдээ самбарт бичээл урд талд нь одоо ч нөгөө соронцтой самбартаа бол соронц тогтдог самбартаа болцсон хөргөвшин дээр наалтж байна, янз бүрийн амтнууд бол соронцтой байна. Зүгээр нөгөө амтнаа хөөрхөн одоо хүүхдэд хэрэгжилж байгаа багш бол амтнуудаа урд талд нь л наач. Заавал ингээд цаасаар үзүүлээ тэгээд явах шаардлага байна. За эсвэл та нар дөхүүлээд өгмөр байвал магадгүй үйл үгээ өөртөө одоо 7 дугаар байж 7 үйл үг авчих. Тэгээд нэг үйл үгийг давтаж болохгүй шүү гэсэн даалгавар өгч болно шүү дээ. Хийх мэтэр одоо бүтээлчээр бас аль төвшөнд би хэрэгжилж яах вэ гэдгээс хамаарат энэ нэг боловсруулсан дасгалаа хөрвүүлээд одоо хувиргаад одоо өөр төвшөнд нь ашиглаад байх хэрэгтэй. За жишээлбэл одоо миний хэлзүүн дасгалын номон дээр за би энд оруулсан санагдаад байна. Тий яг энд байж байна. За цаг хугацаа заасан үгнүүдийг одоо зөв сонгох дасгал манай номон дээр байж байгаа. Гэтэл энэ дээр бол зүгээр л одоо энэ бүх одоо цаг хугацаа илэрхийлсэн үгнүүдэд бэлэн өгч гисэн. Гэвч одоо нэгдүгээр төвшөнд энэ бол явахгүй. Ягаад гэвэл тийм ялгалууд ордуусаг ус. Хоёрдугаар төвшин дээр болохоор за энэ орж ирж болно гэж бодъё. 2 юм уу 3 дээр. За зүгээр хурдхан шиг ажиллаад өнгөрөх юм бол би дараа хөдөө гарна. Манай охин эх 7 хоногт фитнест явна. За ингээл зүгээр л энэ дээд үгнүүдээс нэг үг л байх юм байна гэдэг юм уу? Эсвэл болж гэн гэсэн одоо энэ дээд бүх үгийг хэрэглэхгүйгээр за магадгүй эндээс 6-7-ыг хэрэглээл энэ өгүүлбэрт зарим нь давтагдаад ингээд дууссан байж болох юм. Гэтэл агсан төвшөнд одоо энийгээ дараа нь энэ дасгалыг дахиад хэрэглэж болно шүү дээ. Одоо та энэ үгнүүдийг давтахгүйгээр хэрэглээд өгүүлбэрийн утгыг та жаахан өөрчилж болно. Өөртөө тааруулаад тийм ээ. За дээрэс нь тухайн үед анхан шатанд явж одоо 1 2 3 дугаар төвшний оюутан байж болоо 3 дугаар төвшөнд мөртлөө жаахан сулвтар суралцагч байлаа гэж. Тэгвэл одоо энэ фитнест явна. Үсээ засуулсан сургуульд орно. Одоо гэх мэт энэ үгнүүдийг зүгээр л фитнест явна гэдэг нь одоо тэр хэлээр нь одоо орчуулаад хэлээд өгч болно. Гэтэл агсан төвшөнд яах вэ? Би фитнесээр хичээлнэ гэж ярьж болох уу? Фитнест явна гэдэг нь яагаад ингэж байгаа юм? Би сургуульд орно гэж яагаад хэлээд байгаа юм? Сургуульд явна гэж яагаад хэлэхгүй байгаа юм? Тийм ээ? Яг ийм жижиг юмнууд. За бас дээрэс нь энэ дээр бид нэр цагийн ялгаануудыг гаргаж өгч болно шүү дээ. Жишээл би та нарт одоо олон сонирхолтой түүх ярьж өгье гэх юм уу? Эсвэл би та нарт дараа олон сонирхолтой түүх ярьж өгье гэж хэлэх юм. За дараа эсвэл одоо хоёрын ялгаа байгаа юм байхгүй юм? Тийм ээ. Энэ ийм жижиг юмнууд дээр нь одоо ингээд одоо манай гүнзгий төвшний агсан төвшнүүд иймэрхүү юм дээр ярилцаад тэгээд тэр гарч иж байгаа өмнө хэлээгүй байгаа жижиг энэ агуулгуудыг тэр мэдрэмжүүдийг яаж илэрхийлж байгаа хүний бодол санааг хэрхэн гаргаж байгаа энэ өгүүлэг одоо ярилцагч маань ямархуу одоо сэтгэлдтэйгээр энийг ашиглаж байгаа юм бэ гэдгүүдийг гаргаад өгөхөд бол одоо л хэлж өгч байгаа тохиолдлууд байна. Жишээлбэл за би одоо гарна. Энэ хоёр дээр багш яагаад гарна гарын хоёр чинь ямар ялгаа байна вэ? Өмнө би нөгөө судалгааны ажил хийж байгаа хэвчээ эрдэмтдийн судалгааг уншиж байхад нэг ийм үг надад тэр нь олзуурхштай санагдсан.
хэлэнд байгаа ямар нэгэн нэгж тийм ээ жишээлбэл одоо аль ч нэгж байж болно шүү дээ. Үйл үгийн цагийн нөхцлүүдийг бид одоо хэлний нэгж гэж үзье. Одоо захирах хүсгийн яа наан ирээдүйн цагийн нааны нөөч байд юм уу жаахан ялангуяа энэ нөгөө утга ойролцоо утга илэрхийлдэг үгнүүд дагвар нөхцлүүд дээр за нөгөө нөхцөлдүүлэн холбохын ингуут тийм ээ дагалдахыг нөгөө далимдахыг юу гэдэг вэ бэлтгэх гээд нөхцлүүд байж байгаа. Эренгүүт явна, ирмэгц явна, эрхлээр явна, эрх үед явна. Энэ ямар ялгаатай юм. За тэгээ би ч бас урдан зааж явахдаа бараг л бүр анх зааж явахдаа магадгүй би эднэр баг адилхан гэж ер нь баг адилхан л гэж хэлдэг байсан. Яг адилхан гэж хэлж байгаагүй яг үнэндээ бол тэгтэлж бол ер нь хэлэнд байгаа энэ нэгжүүд 100% бие биентэйгээ адилхан байх тохиолдол адилхан утга илэрхийлэх тохиолдол байдаггүй гэсэн ийм судалгааны өгүүлбэрүүд уншаад би бас их баярлж байсан. Тэгээд тэрнээс хойш харин өөрөөсөө дандаа өөрөөсөө бүр илүү асуудаг болсон. Бид нар ямар үед бас өөрийгөө их ажигладаг, бусдыг их ажигладаг болсон. Жишээлбэл ирмэгц гэдгийг ямар үед хүн хэлж байна. Эренгүүт гэдэг дээр яаж вэ? Жишээл би чамд хэлсэн штэ. Энэ штэ гэж хэлж байгаа нь. Би чамд хэлсэн шүү дээ гэж байгаа нь ямар яагаад энэ хүн ингэв гэдгүүдийг илүү энэ дээр илүү анхаардаг болсон. Тэгэхээр та нар юу гэж үзэх нөхөр энэ хэлэнд байгаа нэгж болгон бол заавал өөрийн гэсэн үүрэгтэй өөрийн гэсэн одоо илэрхийлэх цаанаа тийм даалт утгатай байд юм байна. Тэгэхээр хэл зааж байгаа хүн бол би тэрнээс хойш бодсон энэ хоёр яг адилхан гэдэг өгүүлбэрийг өрөөсөө хэлж болохгүй. Бараг адилхан төстэй гэтээ жаахан ялгаа байгаа. Энийг дараа танд хэлж өгье ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар өөрөөдөө бас тайлбараа хийж явах хэрэгтэй байлаа. Тэгээд энэ нэг одоо би энэ дасгалыг ихтэл та нарыг номон дээр байгаа дасгалыг одоо анхан шатны оюут дунд түвшний оюутанд заах агсан түвшний оюутнаар ажиллуулах хоёр бол арай өөр түвшинд байна гэдгийг хэлхийн тулд энэ дасгалыг ингэж бэлтгэсэн байгаа. Тэгээ одоо хойтнод нь уржнан гэдэг гурван үг гэтэл мэдээж хэрэг анхан шатны оюутанд бид нэр хэрэглэхгүй. Энэ бол агсан түвшний оюутанд хэрэглэнэ. За энийг одоо магадгүй зарим оюутнууд гарал үүслийн ч асуух тохиолдол бас байж болно шүү дээ. За нэг ийм дасгалыг тайлбарлах гэж оруулсан байгаа. Тэгэхээр нэг жижиг юм гэж өрөөсөө өөрсдийгөө одоо би жоохон юм хийж энд ганцхан дасгал ажилласан шүү дээ гэж огт бодож болохгүй. Энэ дотор ч өчнөө олон хэлцүү, өчнөө олон нарийн одоо хэлний нэгжүүд явж байгаа шүү гэж хэлэх байна. За мөн одоо дунд түвшинд, агсан түвшинд бид нар одоо бас л нэг хэрэглээ шалгах гэж байна. Энэ бол одоо хэдэн удаа гэдэг. Одоо хэдэн удаа гэдээ асуугаад байвал одоо хүнд чинь бас арай өөр мэдрэмж төрнө тийм ээ. Энийг бид нар анхан шатанда анх удаа зааж явахдаа хэлчихсэн байж байгаа. Гэтэл чи нэг 4-5 хичээлийн дараа энийгээ гаргаж ирээд суралцагчид зүгээр нэг ингээд ярилцах маягаар эсвэл зүгээр энэ юмнуудын зургуудыг хэрэглээл зүгээр энэ дээр бол зүгээр та нар цай уунгаа одоо нэг ингээд ярилцаа сууж байгаа хүн шиг байж болно шүү дээ. Кофе уунгаа ч юм уу тийм. Тэгээд танах 7 хоногт хэдэн 7 хоногт байж болно, сард байж болно, жилд байж болно. Өндөг хэдэн удаа идэв юм бэ? Эмэгтэй хүн байвал одоо хуушир хэдэн удаа хийдэг вэ? Эсвэл дэлгүүрээ судалдаж авдгийг мэддэг бол танах сард хэдэн удаа буу судалдаж авдаг вэ гэдэг юм уу? Энэ үйл өгнүүд нь ч гэсэн ялгаатай байж байгаа тийм ээ. Гэх мэтээр одоо тэгээд энд яг дэтэйгээ энэ үгнүүд дээр хэрэглүүлээл үзүүлээд дандаа бүх юмыг өгүүлбэрээр ингээд юу гэдэг вэ текстээр гаргаад байх нь бас сонирхолтой байхгүй байж магадгүй. Тэгэхээр ийм зургийн хэлбэрт оруулаад магадгүй энэ зургуудаа та нар баган маягаар ингээд доош нь хийгээд ард талд нь 7 хоног сард өдөрт гээд ингэчгээд дараа нь өөрөө өглөгтгүүний нөгөө суралцагчаараа өөрөөр нь хэлүүлж болно шүү дээ. Тэр хүн чинь өчнөө олон хүн мэдж байгаа аав ээж ах トゥ найз нөхдөс их юу. Миний нэг найз өдөр бүр гэдэг юм уу өдөрт 3 өндөг гэдэг гэж сонирхуулж магадгүй шүү дээ. Эсвэл нэг удаа тэр 10 өндөг яг нэг дор идсэн гэж сонирхуулах магадгүй. Тэгэхээр зургуудыг үзүүлээд тийм ээ. Эсвэл нөгөө миний хэлсэн нөгөө саяын тэр тоглоомод одоо чинь
Хүүхдийн тоглоомууд ч сайхан болчлоо шүү дээ. Тэр жимснүүд ихт ямар вэ? Тэгэхдээ бодно. Юуг одоо хүн ер нь ховхон хэрэгэлдэг юм бэ? Та ямар үндэстэнтэй ажиллаж байгаа юм бэ? Жишээлбэл солонгос хүнээс бол 7 хоног сард жилд хэмжээний тухай асуух шаардлагагүй. Яагаад гэвэл бид нар чинь өдөр тутам идж байгаа юм чи яах юм? Харин тутам дээр бол очичоод тэр хэмжээ асууж яж болох юм. Манай монгол хүмүүс бол одоо өндгийг тэгснэх одоо төв суурин газрынхан идэт байгаа бах. Хөдөө орон нутгийнхан бол бас арайч өдөр болгон чадахгүй бах тийм ээ. Загсыг одоо хэд удаа идж байна? Дахианы мах яаж идж байгаа юм тийм ээ. Бүр магадгүй одоо гүнзгийрсэн агсан төвшөнтэй энийгээ загас хэд удаа иддэг вэ биш. Загасны шүл болгох чинь. Дахианы шүл одоо сард хэд удаа идж байна тийм ээ. Энэ бол бас арай л агсан төвшөнд болно шүү дээ. Тэгэхээр нэг хийсэн тийм материалаа өөр төвшөнд өөр асуултад асуугаад ашиглаад байхад бол боломжтой. Тийм учраас би та нарыг 7 хоногт нэг л одоо хэл зүгээр нэг тохирсон сайхан дасгал бэлдээд авчих хэрэгтэй. Дараагийн удаа тэр дасгалыг сайжруулах одоо илүү үгийн солих юм уу, зургийн солих юм уу ийм хэрэг гарч магадгүй шүү дээ. Тэгэхээр чин тэрнийгээ тэгэл нэг сайжруулад авчих тул та хэрэглэн, таны хамт ажиллаж байгаа хамт олон чин хэрэглэн тэгээд тэрийг 1 жил биш 10 жил, 15 жил, 20 жил ч хэрэглэх боломжтой учраас иймэрхүү маягаар дасгалынхаа хэлбэрүүдээс гадна өнгө үзэмж байд юм уу? Одоо хэлбэр төрхийн ч гэсэн бас өөрчлөлт хийвэл зохимжтой гэж хэлэх гэж энэ дасгалыг хэрэглэсэн. Өмнө бол хэдэн удаа гэдэг орж авах зүгээр текст маягаар л асуугаад явуулчихсан байж болох юм. Тэгэл та нар дараа нь энэ дээр үсчний зураг, банкны зураг тавьсан байж болно шүү дээ. Эсвэл нэг байгууллагуудын зураг, хийм цэвэрлэгээч байж болно тийм ээ. Тэгээд сард хэдэн удаа хийм цэвэрлэгээ явуулдаг, сард хэдэн удаа үсчин явуулдаг, сард хэдэн удаа банк явуулдаг. Энэ чинь яг хүний амьдрал дээр байдаг юм тийм ээ. Сард хэдэн удаа хүнсний дэлгүүр явуулдаг, сард хэдэн удаа зах явуулдаг. Иймэрхүү асуултууд бол ер нь бүтээлч тэгээд тэр хүнийг бодуулж хариулна. Тэрнээс номон дээрээс нэг өгүүлбэр уншаад ингээд хариулах бол тэр хүн бол маш амархан зүгээр доош харж байгаа л өгүүлбэрээ хийлээ суучин. Тэгэхээр энэ дээр бол бас жаахан бүтээлчээр тэгээд зураг мургуудаа солиод ингээд ашиглаж явахыг та бүхнээс хүсэх байна. Зүгээр миний одоо хэрэгжилж байгаа арга барилуудаас та нартай хуваалцаж байгаа юм. За мөн орчуулах бас нэг юуны арга байх шүү дээ. Гадаад хэл заах арганд ордог шүү дээ. Энэ орчуулах арга чинь тийм ээ. Гэтэл орчуулах арга бол ер нь тийм нэг хэлбэртэй ороод хэлбэртэй орохоос гадна яагаад орж ийнэ гэхээр хүнээр ер нь бүтээлч үйл ажиллагаа бага хийлэгдэг гэж үздэг. Гэтэл бид нар бас зарим нэгэн хэл зүй, зарим нэгэн одоо заасан агуулга хянах эсвэл одоо дахин сэргээх нөгөө үгээ одоо санаж яана уу юу гэдгийг мэдэх санаж байгаа одоо хэрэгжилж явал үнэнхээр энэ хэрэгжилж яана уу юу гэдэг гэх үед бол ийм өгүүлбэрийн дунд орсон нэг тодорхой хэсгүүдийн одоо тухайн суралцагчийн их хэлээр бичээд тэгээд орчуул монгол руу болгуулад байж бас болох юм. Энэ дасгал бол ер нь ялгуулын нөхцлүүд дээр болохоор нөгөө өгтөр өгүүдийг аваад оруулчих болдог. Мөн нөгөө нөхцөлдүүлэн холбох нөхцлүүдийг зааж байгаа буюу баттгаж байгаа тохиолдолд мөн ялгаагүй тэрнтэй тохирсон нөгөө холбох өгнүүд байд юм уу, холбох арга хэрэглүүрүүд тэгэл тохирох одоо preposition зүйл өгтөр өгнүүдийн бас иймэрхүү маягаар заримдаа бас ашиглаж болох алдаа л да. Жишээлбэл нөгөө тий алгалууд дээр яадаг вөхөр тий алгал хэрэглэхгүй тохиолдлуудыг ялангуяа. Жишээлбэл би дулаан хувцас авсан. Тэгэхэд тухайн суралцагч нь дулаан хувцсыг авсан гэд хэлж магадгүй шүү дээ. Тэгэхээр заахын тий алгал байд юм уу, ямар нэгэн тий алгал хэрэглэх шаардлагагүйг бол миний хувьд бол ингэж орчуулга маягаар өөрт нь баталгаатай тогтоохын тулд ийм дасгалуудыг ашигладаг.
жишээ нь бас нөгөө одоо мань яг намайг өчтөрхөн гарч ирсэн нэг жишээ байсан. Юу байлаа да. Ингэж хятадын хоол зааж өгье гэж. Энэ бол ерөөсөл хятад хоол зааж өгье л гэж хэлэх ёстой байсан. Тэгэхээр чин нөгөө тухайн үндэсний нэр нь тэмдэгнэрийн үүргээр орчиж байгаа тохиолдолд харьяалахын тялгал хэрэглэдэг тийм ээ. Тэгтэл чин нөгөө оюутан чин хятадын хоол зааж өгье гэж хэлж байгаа. Тэгвэл яг иймэрхүү юмнуудыг ингээд тухайн суралцагчид нь өөрийнх нь их хэлтэй харьцуулаад эсвэл сайн мэддэг хэлтэй нь харьцуулаад тэгээд яг нөгөөх нь яг өөрийнх нь их хэл дээр байжгаад тэрийг нь монгол дээр ингэж буунаа гэд харуулаад тахаар одоо яахан тийм хольж солиод байгаа эргэлзээтэй байгаа суралцагч нарт тогтох нь арай дээр шиг байдیں۔ Ингэсээр байтал алдаа хийж байгаа хүмүүс бол дараагийн удаад бол 1-2 засагтал тэгээд алдаагаа ер нь бид хийхэ болчихдаг. Тэгэхээр одоо энэ дээр бол харж байгаа тийм ээ. Аас хойш 9 сараас хойш энд амьдарч байна. Нөгөөх нь 9 сар амьдарч байна. 9 цагаас хойш хичээл хийж. 9 өдөр хичээл хийж, тийм ээ. Энэний чинь ялгааг одоо гаргахын тулд бид нар дахиад нөгөө бүтэн текст болчихсон, монгол болчихсон, эсвэл тэд энэ хотод хэдэн оноос хойш ажиллаж байна вэ гэж ингэж асуулт асуугаад асуултанд хариулт авахын оронд ийм нэг юмар ингээд ийм төрлийн дасгалаар хийвэл бас арай илүү тогтмолтой, ойлгомжтой, улс өөртөө бас тархинд нь хоногшиж үлдэх талууд ажиглагддаг. Тийм учраас ийм дасгалыг бас боловсруулад ашиглаж байгаасаа гэж хүсэж байна. Мөн одоо өмнөх энэ scenes гэдгийг дараа нь яах вэ? Өөр юмтай бас харьцуулж болно шүү дээ. From September to April гэж болно шүү дээ. 9 сараас 4 сар хүртэл. Тэгчээд нөгөөх нь since September 9 сараас хойш. Гэх мэт одоо юутай ойролцоо утгатай юмтай харьцуулж болохоор байна. Ингэснээр тухайн их хэл дээр ялгаагаа мэдж байгаа хүн бол нөгөө суралцж байгаа зорилттой хэл дээр бас ялгааг нь илүү улс өөртөө авах байдал ажиглав. Бас энэ бол нөгөө өөрөө тухайн суралцагчийнхаа их хэлийг сайн мэдэхгүй тохиолдолд бас багш ач холбогдолтой. Багш өөрөө төрүүлээд энийг мэдчихсэн тохиолдолд номон дээрээ тэмдэглэжсэн байж болно тийм ээ. Тэгээд зөв бурууг нь хянаад өөрөө бас бэлтгэгдээд өөрөө энэ тохиолдлыг би ингэж тайлбарлана шүү гэдэг өөрийгөө бэлдээд орохтож бас сайн талтай. Ингэснээр багш 1-2 зүйлийг бас өөрөө мэдээд авна. Тэгэхээр иймэрхүү байдлаар орчуулга бүтэн их орчуулга, бүтэн одоо хүүхдийн ном орчуулга, үлгэр орчуулах энэ дасгалууд бол сая нөгөө стандарт бус гэдэг нөгөө эхний 4 төвчний хичээл дээр одоо төвчний суралцагч дээр байж болдог. Харин тэрнээс өмнө бол дандаа юм тодорхой хэсгүүдийг байд юм уу? Эсвэл одоо хариултыг англиар бичээд асуултыг монголоор бичүүлдэг юм тийм ээ. Эсвэл асуулт нь англиар байгаад хариулт нь монголоор байдаг ч юм. Ингэж л жаахан бүтээлч харьцуулсан барсан үйлдэлүүдийг хийлгэж тухайн суралцагчид илүү улс уртайгаар тогтоолгож болох юм гэж хэлэх байна. За мөн нэг бидний нэг жаахан эргэлзүүлээд байдаг, суралцагчийг жаахан эргэлзүүлээд байдаг нэг сэдв бол юу гэдэг вэ? Олон тооны дагвар нөхцөл дагварууд тийм ээ. Тэгээд энийг бол одоо эцсийн дүнд одоо харьцуулахад ямар дасгал боловсруулад яагаад одоо нэг ажиллаадах бол арай гайгүй тогтцтой үлдэстэй байна вэ гэдэг ингээ ажиглаад байхад одоо муу арга гэх юм уу одоо юу гэх юм эцэст нь өмнө нь бол одоо олон тоогоо заажсан шинэ хичээлээрээ тийм ээ таниулчихсан ийм дагваруудтай монгол хэл одоо тэгээ ийм тохиолдолд энийг нэг нь хэрэгэлдэг гэдэг хэлсээр байтал алдаа гардаг. Тэгээд тэр алдаа нь юунаас болоод гараад байна гэдэг одоо манай монгол хүүхдүүд ч гэсэн залуучууд ч гэсэн одоо энэ сошиал бас алдаатай ярьж байгаа шүү дээ. Би тэгээд тэр алдаатай ярьж байгаа шалтгааныг ингэж бас заримдаа боддог л доо. Хоёр шалтгаанаар бодож байгаа. Нэгдүгээр тэр нөхдүүд бол нөгөө тогтгүй энтэй үгнүүд гэдгийг мэдэхгүй. Хоёрдугаарт
Одоо би яг энэ дараагийнх нь уудсан дээр авсан байгаа. Энэ нөгөө ялангуяа үйл үгээс нэр өгөөсгсөн тэр эрхч гэдэг энэ дагууртаа энэ нэр өгнүүд дээр тэр хүмүүс олон тоо ингээд авахаар жишээлбэл тоглогчд гэдэг ингээд сурагчд, сонсогчд гэдэг авахаар нь нөгөөх нь нөгөө өхөршийн тялгалтай адил санагдаад тэгэл энэ нөхдүүд тоглогч нар, сурагч нар, сонсогч нар гэж хэрэглээд байна уу гэж би өөрөө зүгээр бодож байгаа. Тааж байгаа тэднийг. За тэгээд миний одоо муухар арган дээр яаж хэрэглээд байна гэхээр энэ дасгал одоо олон тооны дагууруудыг зөв хэрэглэж гэнэ үгүй юу эсвэл арай нэг жаахан одоо дөт замыг тэднэрт бас өхийг бодно шүү дээ. Багш чинь дандаа л нэг үл ойлгогдох юм уу эсвэл нэг эргэлзээтэй энэ ч юм шиг тэр ч юм шиг байлгаа тийм нэг бүдэг бадаг бүрхэг ойлголтоос жаахан ч гэсэн зайлсхийхийн тулд одоо нөгөө тогтворгүй энтэй үг, тогтвортой энтэй үгийг нэг дасгал болгож бас ажилуулдаг. Одоо энэ дээр жишээлбэл халбаг гэдэг үгэн дээр тогтворгүй энтэй үгнүүд тийм ээ халбаг, сэвэ, удаг, аяг, тавг энэ үгнүүд бол тогтворгүй. Тэгсэн мөртлөө байнга хэрэглэгддэг. Хамт хоолнд орохтол хэрэг болж л байдаг. Идэж уудгүй хүн гэж байхгүй юм чинь. За тэгэхээр яг энэ үгнүүдийн бүр онцгойлон авч өгөөд дээрээс нь тэр машин, оюутан, сонин, байшин, нэгтлэн гэдэг үгнүүдийг бас аваад за тэгээд энэ дээр нь бүр та ийм цөөхөн үгийг бас тогтоочих хэрэгтэй гэж байгаа. За тогтворгүй энтэй үг чинь нийт нэг 150 гэдгийн жагсаалт гарсан байдаг. Энэ дотроос нэг 70-ыг л бид нэр өргөн хэрэглэдэг юм чинь. За энэ өгүүлбэрийг энэ тайвшруулалтыг бол манайх бол харь ялгын анхаасаа эхлээл хийдэг. Харь ялгын ялгал дээр энэ тайлбараа хийдэг. Өхөршийн ялгал дээр энэ тайлбарыг хийдэг. Гарахын ялгал дээр энэ тайлбар хийдэг. Дахиад бид нар олон тооны дагуурууд дээр энэ тайлбарыг бас хийсээр л байдаг. Тэгээд за нэг 70 л өргөн хэрэглэгдэж байгаа. Тэгээд яг харь ялгын ялгал үзэх үед аль хэдийн одоо яг А Б-гээс эхэлсэн оюутан бол 20 гаруй бараг 30-аад нэр үг тогтворгүй нэр төгссөн нэр үгийг сурчсан байдаг, тогтоочихсан байдаг. Тэгэхээр та аль хэдийн ингэж сурцсан байж тээ. Тийм учраас танд бол энэ бол хэцүү биш юм аа гэж сайхан тайвшруулад иймэрхүү юмнуудыг хийлгэж байгаа. За тэгээд та нар бол энийг өөртөө тохирсон, тухайн суралцагчтай тохирсон тэдний өргөн хэрэглээний үгнүүдийг сонгож авах хэрэгтэй. Тэгээд тэр үгнүүдээ сонгож аваад багш бол дандаа л нүүдэл хийж байгаа шүү дээ, бодож байгаа шүү дээ. За энэ нөхөр чинь компьютер сонирхдаг хүн шүү. За тэгэхээр компьютерийн товч тийм ээ. Товчууд гэх юм уу, товч нар гэх юм уу, товчнууд гэх юм уу. За тэгтэл маус гэдэг үгийг аваа. Маусууд гэх юм уу, мауснууд гэх юм уу тийм ээ. Гадаад үг гэж айлтгүй үгээр гадаад үгийг өөрийнх нь ингээд хэрэглээнд оруулаад тэгэхээр өө энэ бас нэг болох юм байна штэ би ингээд хэлчих юм байна штэ гэсэн ийм итгэлэн дандаа төрж өгдөг учраас бүр нүдэнд нь харагддаг. Ингээд одоо өөрийнх нь хэрэглээний үгнүүдийг ашиглаад эхлэхээр тухайн суралцагч баяртай, талархалтай хүлээж авч байгаа нь харагддаг. За одоо энэ дээр бол хардаа яг нөгөө нэр үгээс нэг үг үүсгэсэн чинь дээрээс нь үйл үгээс нэр үүсгэсэн үгнүүд. Гэвтэл одоо нөгөө энд нөгөө физикч, програмч гэд ингэ болж ирсэн жолооч төр яагаад жолоочууд болохгүй байгаа юм бэ? Жолоочд гэж яагаад болохгүй байна тийм ээ? Жолооч нар гэж хэлэхэд хэрэгтэй. За энийг багш одоо бас одоо exception байдаг юм бол гажилт байдаг юм бол гажилт гэдэг тайлбар хийгээд энэ ганц үгийг тааш нь одоо чи чинь байд юм уу тогтоочих боломжтой гэдэг талаас нь тайлбарлалт юм уу. Иймэрхүү нэг жижиг ийм юмнуудыг хавчуулаад насгалуудын дундуур. Тэгээд энийг ингээд ялгаад өгөхөөр ихчээр төгс нэр үгээс үүснэ одоо ихчээр төгссөн үгнүүд төр бол дандаа ингэж алах юм биш тэгээд тэгээд дараа нь өхөршийн ялгал байвал яах юм гээд тэгэхээр чинь энэ дээ биш үү гэд хаширхан шиг суралцагчулах тэгвэл тоглогчдод гэж хэлнэ. Сурагчдад гэд явнаа. За энэ нь болохоор олон тооных, энэ нь болохоор өхөршийн ялгалынхаа гэдгийг нь тайлбарлаад. Энэний араас яг тийм өгүүлбэртэй одоо үгтэй дасгал бас ажиллуулж болно шүү дээ. Тийм ээ? Боловсруулаад хийгээд
Эсвэл бүр яриад өнгөрөх юм бол тэгэл алга болно. Тэгэхээр яаж хийх үү гэдгийг бас яаж би яриад өнгөрлөө ч гэсэн тогтоох уу гэдгээ бодохын тулд бол тухайн суралцагчаа хинбэ гэдгийг ямар сонирхолтой вэ? Юу хийдэг вэ гэдгүүдээ сайн бодож авах хэрэгтэй. Яа. Харахгүй би чинь цагнаас хоцрол надад сануулаа. За. За дараагийнх нь мөн 3 4-р төвшөнд өнөөдрийн миний 4 төвшингийн 3 4-р төвшингийн за яах вэ гэхээр янз бүрийн одоо зааварчилгаа өгөх нөгөө сурсан мэдснээ ашиглахад нь бид туслах ёстой. Тэгээд энэ дээр зааварчилгаа өгөх талаас нь бодох. За тэгвэл хүнд нэг ийм бүр баглаасаа заяасан нэг юм байна. Тийм хүнд юм хэлж өгөх дуртай. Хүнд юм мэдүүлэх дуртай. Хүнд юм заах дуртай. Сургах дуртай тийм ээ. Ер нь тийм дургүй хүн гэж байхгүй шүү дээ. Хүүхдч гэсэн. Энд чинь ингэдэг байхгүй юу та гэж байгаа л гялстлаг хэлдэг. Тэгвэл яг тэр хүсэл сонирхол тийм ээ. Тэр ирмэлзэл дээр нь тулгуурлаад одоо багш одоо өдөөж өгөө тийм ээ. Тэр нөхцөлийг бүрдүүлээд тийм ээ. Яг тийм байдлаар нь хэрэглүүлээд жишээлбэл магадгүй гараа цогцоод юм уу эсвэл шалбарчсан байвал үгүй энд нэг юм байна лент байна нэг яаж хэрэглэе чимээдхүү чи надаа туслаараа гэдэг юм уу тэгэл нөгөө хүүхдийг яриулах эсвэл нэг гар утсан дээр нэг юм болохгүй энэ болохгүй байна энийг надад заагаад өгөхгүй юу ч гэдэг юм уу тийм ээ тэгэл нөгөө тэрийг заах үед нь за чи монголоор ярингаа заагаараа надаа багш нь сонсъё би нүд мэдээд авъя сураад авъя гэдэг юм иймэрхүү байдлаа за бидний бас нэг одоо агсан төвшөнд дундаас дээш төвшин рүү бид нар ийм зааварчилгаануудыг өгүүлэхийг хичээдэг. Тэгээд одоо энийг хэрэглэхийн тулд бид нар одоо насанд хүрэгчдэд зааж байгаа учраас бид нар өргөн хэрэглээний аль ч орны иргэд одоо мэддэг өргөн хэрэглэгддэг одоо гарын доорх эм бэлтгэлүүдийг ашигладаг, нэрсийг ашигладаг. Магадгүй зүгээр савтаа навл савтаа авчирж байгаа ч гэсэн за энийг одоо хэн хэрэглэх юм, хизээ хэрэглэх юм, ямар үед хэрэглэх юм, яавал хэрэглэх юм. За энд 3 асуулт байна. Хизээ хэрэглэх юм бэ? Ямар үед хэрэглэх юм, яавал хэрэглэх. Энэ 3 асуултыг ялгаагүй бид нар суралцагчид тавихтаа тухайн суралцагчийн хэлний гадаад хэлнийх нь тухайн зорилттой хэлнийх нь мэдлэг чадварын төвшингээс хамаартай. Анхан шатанд бол энийг хизээ хэрэглэх вэ? Магадгүй нөгөө хүн чинь өглөө хэрэглэнэ багшаа гэж магадгүй шүү дээ. Эсвэл орой унтахын өмнө хэрэглэнэ гэж магадгүй. Тэгвэл ямар үед хэрэглэх юм бэ гэж хэлэхээр толгой өвдсөн үед хэрэглэнэ. Халуурсан үед хэрэглэнэ. Мөн болцохын утга яавал хэрэглэх юм? Толгой өвдвөл хэрэглэн. Толгой өвдөхгүй бол хэрэглэхгүй гэх мэт. Ингээд бидний хийж байгаа юм нөгөө хэлнийхээ төвшнээс суралцагчийнхаа хэлний төвшнээс хамаараад тавих асуулт маань ч гүнзгийрэх хэрэгтэй, боловсруулах дасгал маань ч гүнзгийрэх хэрэгтэй. Шат шатанд нь арай өөрөөр нэг л дасгалыг тийм ээ. Энэ л дасгалыг их чинь энэ хэн хэрэглэхийн, хизээ хэрэглэхийн гэдэг анхан шатанд оршуулна шүү дээ. Дараа нь энэ чинь эм юм чинь уух гэдэг үг л хэрэглэнэ. Тийм ээ, эм уух гэж монгол хүмүүс ярьдаг. Гэзнээр агсан төвшөнд болохоор хэрэглэх гэдэг үг нь ороод ирнэ. Өвчин амдаах зорилгоор хэрэглэнэ. Тийм ээ. Ямар тунгаар хэрэглэх юм бэ гэдгийг бид нар бас л агсан төвшөнд ашиглана. Тэгээд нөгөө тунгийн тухай яриад эхлэх юм шүү дээ. Тэгэхээр нэг ийм дасгалыг боловсруулахдаа дундан зайтай байх юм уу эсвэл дээрэн зайтай байгаад наадаг цаасан дээр наагаад хэрэглэх юм уу өгнүүдээ яагаад хэрэглэх үү? Яавал би энэ материалыг энэ боловсруулсан дасгалыг нэг удаа биш хэд хэдэн удаа удаан хугацаанд ашиглаж болох вэ гэдэг талаас нь байнга бодож дасгалуудаа боловсруулж явах зүйтэй. Боловсруулж гисэн дасгал байвал магадгүй багш нөгөө стикер ашиглаж болно шүү дээ. Тэгээд тэр номооч гэмтээхгүй өөрөө ч одоо суралцагчийн төвшөнд зориулаад нөгөө тааруулаад үг үзэхэд солиод ингээд ашиглаж бас болох талтай. За мөн за ийм бэлтгэл ийм одоо хүн юм чинь эрүүл мэндийн асуудал байн гардаг ийм асуудлыг төвшүүлээд
одоо нөгөө стандарт бус орчинд гэсэн шүү дээ. Эсвэл одоо төстэй орчинд тийм ээ хөрвүүлээд хэрэглэх чадварыг үзэж байгаа. Тэгвэл мөн энийг амьдрал дээр хэрэглээний юм байж болно шүү дээ. Бус услах биш. Хизээ яаж хэрэглэх юм бэ? Хизээ яаж ашиглах юм бэ? Тийм ээ. Хизээ ашиглах юм? Яаж ашиглах юм? Тэгээд мөн үйл үг нь хэрэглэх байх юм, ашиглах байх юм уу? Аль үгийн тухайн хүн чинь мэдж байгаа. Тэгээд нэмэх юм уу? Яаж гэж хэрэглэх юм уу? Эсвэл хэрхэн ашиглах юм гэж асуух юм гэдэг чинь бас ялгаатай. Анхны шатанд бол бид нэр дандаа яаж гэж өгчөөснөө дунд төвчнөөс эхлээд шүдээ хэрхэн угаах вэ? Шүдээ яаж угаах вэ гэж асууж байсан бол дараа нь шүдээ хэрхэн угаах вэ? Та шүдээ хэрхэн угаадаг вэ гэдэг тийм. Тэгээд манайх тэр бол нөгөө шүд угаах тийм нэг оруулсан башуур байдаг монгол хэлээр. Тэгээд тэрнийг гаргаж ирэл өгөхөр. Нэг яаж гэж асуудаг юм уу? За өмнө та яаж гэж сурсан? Одоо хэрхэн гэж байна? За эн чинь энтиг адилхан өгөх та. За тэгээд ингэж байгаа учраас та дараалалаар нь биднэрт одоо ингэж надад одоо ингэ тайлбарлаараа хэлээрээ. Нэгдүгээрт юу хийдэ, хоёрдугаарт юу хийдэ, гуравдугаарт юу хийдэ тийм ээ. Ингэжээч хэрхэн гэдэг асуулт чинь хангалттай хариулт болно гэдгийг хэлээ. За тэгээд та нарынх одоо хүүхдүүд байх юм бол мөн л ялгаагүй насанд нь тааруулаад. Тийм ээ. CD тоглоулагч байд юм уу, юу байд юм. Яг хүүхдийн одоо нөгөө юу тоглодог юмнууд байдаг шүү дээ. Компьютерийн тоглоомнуудыг тоглодог. Тэр мөрнийг нь одоо нэрийг оруулаад зургийг тавиад тийм ээ. Гэх мэтээр одоо ингэж ашиглаж болох талтай. Ийм одоо дасгал боловсруулчаад өмнөх одоо багнаас олоод арын үйл өгнүүд чинь асуулт чинь огт өөрчлөгдөхгүйгээр л хэрэглээд байх боломжтой. Энийг бол одоо хуудсыг хаадаг өмнөх хэсэг нь иргэдэг байж болно шүү дээ. Одоо чинь спираль нуруунд хийж болж байна. Хөдөлгөөнтэй маягаар ашиглаж болж байна. Тэгэхээр чинь бол ингээд томхон цаасан дээр хийсэн байхад та нар энэ дасгалыг ер нь миний ойлгож байгаа нь 3-4 төвшөнд бас ашиглах боломжтой гэж үзэж байна. За ихсэн төвшний оюутан дээр бол одоо бидний одоо явж байгаа, зааж байгаа, хэрэгжилж байгаа сурах хүчийг гарын авлага хүртэл салаа утгахын тухай байгаа тийм ээ. Үгүй салаа утгатай, ойролцоо утгатай үг, салаа утгатай үгийн тухай байж байгаа. За тэгээд энэ салаа утгатай үгийг яах юм зөв хүн зүгээр ингээд хүрх гэдэг үгийг салаа утгах нь байна. Ийм өөр утгаар хэрэгэлдэгэ гэдэг ингээд орчих юм уу? Тухайн суралцсан мэдчихлээ болчлоо. За тэгвэл одоо яах? Ямар үйлдэлүүд хийдэг? Ийм үед яавал дээр вэ? Ингэх үед та яад? Тийм ээ. Жишээлбэл одоо бусдад дургуутсан хүрэх үед та яадаг вэ? Хүмүүс чанга ярих үед таны дургуй хүрэх үед та яадаг вэ? Тийм ээ. Хүн танд одоо хараал хэлэх үед та яадаг вэ? Тийм ээ. Хараал хэлэх үед мэдээж хэрэг хүний уур хүрнэ шүү дээ. Эсвэл дургуй хүрнэ. Уур хүрэх, дургуй хүрэх хоёр ямар ялгаа? Тийм ээ. За. Гэх мэт энэ үгнүүдээ яах нэг өдөр өгөх юм уу? Эсвэл дахиад дотор нь ангилах уу? Анхны шатанд уур хүрэх, инээд хүрэх, залхуу хүрэхийг өгье. Эсвэл бүр жоохон хүүхдүүд бол хамгийн түрүүнд шээс хүрэх, баас хүрэхийг заагаад өгч болно шүү дээ. Тийм ээ. Тэгчгээд дараа нь одоо хүн мэдрэмжээ хүнд илэрхийлэх шаардлагатай гэдэг байгаа шүү дээ. Зарим үе чинь бид нар баг энэ үгнүүдийг яаж хэлэх вэ? Тийм юм байхгүй. Багш бол туслагч. Сайн үгийн ч цаана, муу үгийн ч цаана. Яагаад гэвэл бид нар тэр хүнийг нийгмийн харилцаанд оролцоход нь тусалж байгаа. Тийм учраас бид тэр хүний аврагч нь. Энд нэг сонирхолтой хэлэхэд зүгээр би хуц гэдэг үгийг Тайван оюутандаа зааж өгсөн байсан. Тэгээд тэр үгийг сурсан оюутан маань намар хичээл эхлэхдээ надад баярлалаа гэдгийг хэлсэн. Багшаа та надад хэрэгтэй үг зааж өгсөн байсан шүү гэж. За тэр нь юу болсон гэсэн чинь Тайванаас эмчнэрийн баг ирээд 14 хоног эмнэлэг дээр үйлчлэг хийсэн байна л да. Тэгээ манай тэр оюутан яг нэг үүдэн дээр хүмүүсийг ингээд хэд хэдээр нь тасалж оруулах ажлыг хийсэн байна. Тэгсэн чинь нэг эмч залуу ирээд өмнө нь 2 удаа өөр хүн дагуулад орсон гэж байгаа. Би эмчгээ. За тэгээд дуугаа эхнийхт нь оруулаад, хоёр дахьт нь оруулаад, үдийн цааны дараа 3 дахь удаад нь нөгөө хүн чинь дахиад хүн оруулаад
дагуулад нөгөө очор дайраад орохоор нь орж болохгүй гэсэн чинь би эмч гэсэн гинэ. Тэгэхээр хуц гэсэн. Тэгсэн чинь нөгөө хүн чинь ингээл нүүр нь хойсгээл орчинд нь байсан хүмүүс ч гэсэн нөгөө дайрчсан хүмүүс нь дайрхаа болоод тэгээд дараа нь тэр оюутан яг ирээд багшаа таныг надад хуц гэдэг үг зааж өгсөнд баярлалаа. Энэ үг надад маш хэрэг болсон. Тэгээ би инээгээд за яасан гэсэн чинь яг энийг тайлбарлаад тэгээд тэрнээ намайг тэр үгийг хэрэглэснээс хойш хажуугийнх нь хүмүүс хүртэл дайрхаа болсон багшаа гэж хэлсэн. Тэгэхээр хэл зааж байгаа багш бол бас өөр өөртөө ердийн хүмүүсээс бас арай нэг өөр өөртөө. Тийм учраас бид нэг сайн ч үг заана, муу ч үг заана. Манай нэг оюутан Солонгос оюутан баян үлгээр рүү эмчнэрт орчуулагчаар явсан. Тэгээ багшаасаа ингэж асуусан байгаа. Нөгөө багш нь нөгөө бэлэг эрхтний тухай тойроод яваад байж л дээ. Тэгсэн чинь багшаа та нэг сонсоод өрнөө ч юм. Надад байхгүй, танд байгаа тэр эрхтний нэр юу вэ гэж асуусан. Тэгчгээд дараа нь надад байгаа зөрүүдэд асуусан ба нэг нь надад байгаа танд надад байхгүй танд байгаа гэж асуучгээд дараа нь танд байхгүй надад байгаа тэр юу вэ гэж асуусан. Тэгээд тухайн багш яг л тэр үгийг зааж өгсөн л байна. Гэтэл чин тэр чин эмчнэр үзлэг хийхээр тэр чин тийм доктор тоохота ичмэр юм бас биш шүү дээ. Тэгэхээр бид нар бол бослогч учраас ямар ч үгэнд ямар ч асуултанд хариулахад ерөөсөө хизээж бэлэн байх ийм үүрэгтэй хүмүүс гэж үздэг. За тэгээд мөн одоо хамгийн сүүлд би одоо өөртөө та нарт одоо өмнөх заасан дээрээс зөвлөгөө өгсөн сэдвүүдийнхээ хүрээнд одоо ийм дайны юм одоо бэлтгэлээ. Тэгээд та нар ойлгосон байх. Хүнд бөгөөд хүндөвтөр дасгал гэдэг дээр яах нь өмнөх шиг одоо олон сонголтоос нэгийг сонгох эсвэл өгүүлбэрийн гүйцээх мөн одоо хувилбаруудаас бас сонгох тийм ээ. Иймэрхүү дасгалууд бол ер нь жаахан хүндрүүлдэг бор тийм ээ. Тэгээд миний одоо ингээд багшилж байгаа хугацаанд жаахан төвхтөө одоо асуудлыг яаж эвтэйхэн шиг шийдвэрлээд суралцагч нартаа ойлгуулад хэрэглүүлдэг болох вэ гэдэг л одоо эцсийн бидний зорилго. Бидний суралцагч бидний заасан ямыг хэрэгжилж явах юм бол тэгээд одоо бид нар үүргээ биелүүлсэн гэж үздэг учраас нэг энэ дайны юмнуудыг бэлтгэлээ. Тэгээд одоо тодорхой сэдвүүдээр биш учраас ийм одоо хідэн зүйлийг дундаас нь сонгоод энэ дээр нэг иймэрхүү дасгалын төглүүд байвал болох юм а гэдэг дээр бэлтгэсэн байгаа. За дараагийн жишээлбэл би одоо зөвхөн тий ялгал гэсэн сэдв бол арай өөр юм нэг тодорхой юм хийнэ. Гэтэл чинь ерөнхий дасгалын төрлүүдээс хийж байгаа учраас яахан хүндрэлтэй сэдвүүдээс нь сонгоод бэлдсэн. За тэгээ анхаарал тавьсанд баярлалаа. Олон хэвчээ сэдвээр дуустдаг шүү. Асууж тодруулах юм байвал асуугаарай. Хамгийн сайн дасгал таны боловсруулсан дасгал. Тухайн суралцагчид зориулаад таны боловсруулсан дасгал. Гэхдээ биднэрт өдөр болгон зааж байгаа хичээлдээ зориулаад дасгал боловсруулах тийм заавч хөлөө байхгүй учраас байгаа сурах бичиг, ашиглаж байгаа сурах бичиг дотроо өөрөө ороод тэрнийгээ сайхан олон талаас нь ашиглаж сурцгаагаараа гэж хэлсэг байна. Баярлалаа ушаа. Ярилцлага маань байна уу? За сэдв